За агуулгын өрөөнд өнөөдөр би 3 сэдв ярина. Яг санал болгох систем гэж юу юм? Тэгээд түүний төрөл болон төрлөө, тэгээд давуу талууд, тэгээд санал болгох системийг хөгжүүлэхдээ анхаарах зүйлээр ярина. За санал болгох систем гэдэг нь яг миний түрүүн дурдсанчлан одоо хэрэглэгчийн хэрэгцээ сонирхол шаардлага нийцүүлээд зөвхөн нэг тухайн нэг хэрэглэгчид зориулсан тэр контентийг санал болгодог системийг санал болгох систем гэж байгаа. Энэ нь болохоор яг data mining болон information retrieval аргуудыг хөвчлэн ашигладаг байгаа. За одоо бидний өдөр тутамдаа ашигладаг одоо YouTube, Facebook, Amazon, Quora гэдэг эдгээр бүх системүүд маань энэ санал болгох системийн алгоритмыг ашигладаг байгаа. Яагаад тэгэхээр эдгээр системүүд маань одоо маш их өвдөлтөө. Тэгээ өвдөл нь их болоод ирэх тусмаа хэрэглэгч нь яг өөртөө тохирох контентийг апанигэл харахад өвдөө болж ирдэг учраас яг ийм төрлийн алгоритмыг хөгжүүлэх шаардлагатай болдог байгаа. За би нэг статистик харуулах гэсэн. За энэ болохоор хүмүүсийн одоо өнгөрсөн хугацаанд үүсгэсэн датаны хэмжээ байгаа юм л да. Тэгээд яг одоо мэдээллийн технологийн хөгжил болон одоо сошиал платформ гарч ирснээс хойш одоо 1 жилийн дотор хүмүүсийн үүсгдэг болсон дата ийм их ингэж өссөн байгаа. Одоо 2010 онд гэх юм бол жилд 1 зетабайт хэмжээ дата үүсгдэг. Тэгээ 1 зетабайт дата гэдэг бол өөрөө маш их хэмжээний дата. Гэтэл 2020 он буюу 10 жилийн дотор энэ зетабайт дата маань 40 дахин өсөж 40 зетабайт датаг бид 1 жилийн дотор үүсгдэг болсон гэсэн үг. Тэгээ ирээдүйд энэ хандлага маань ч гэсэн өсөх хандлагатай байгаа. 2024 онд одоо бүр 3 дахин өснө гэсэн юм судалгаа байт юм бэлээ. Тэгээд яг энэ зетабайт гэдэг хэмжээ маань яг хэрэг хэмжээ юм бэ гэхээр бид нар өдөрт болохоор 2.5 килобайт байт буюу одоо 2.5 exabyte датаг хүмүүс өдөрт үүсгэдэг. Энэ нь хэрэг дата юм бэ гэх юм бол 1.6 их найдтай номтой тэнцвэс хэмжээний ийм хөвдлийг хүмүүс өдөрт үйлдвэрлэдэг байх нэ. За энэ болохоор нөгөө хамгийн бага нэгж бит тэгэл байт байна. Тэгээ байт гэдэг чинь нэг үсэг. Тэгээ мегабайт болчихоор нэг ном 1 гигабайт гэхээр 1600 ном гээд. Гэтэл бид нар өдөрт ийм их хэмжээний одоо Америкийн Конгрессийн номын сангаа дах номноос 20 дахин хэмжээний ийм их ном дагалгах хэмжээний хөгөлтөө тэнцвэс датаг бид нар өдөрт үүсгэдэг. Тэгээ энэ нь юу хэлээд байна вэ гэхээр энэ их мэдээллийг яаж боловсруулах юм? Одоо уламжлалт аргаар боловсруулах юм бол энэ их мэдээллийн дөнгөж 20% боловсруулах боломжтой гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг боловсруулахын тулд одоо машин сургалтыг ашиглахаас өөр арга байхгүй. Тийм ч учраас дэлхийд даяар одоо машин сургалт хиймэл оюун тренд болж байгаа. Тэгээ нөгөө талаас энэ их мэдээллийн урсгал нь ийм их хөгжил үүсэж байгаа нь юу хэлж байна вэ гэхээр нөгөө information overload буюу одоо нэг хүнд ногдох мэдээллийн тоо маань асар их болчихж байгаа. Тийм болохоор одоо хэрэглэгч нэг бүр одоо мэдээлэл өөртөө хэрэгтэй мэдээллийг хайж авахд маш төвөгтэй болж байгаа гэсэн үг. Тэгвэл бизнесийн байгууллагуудын хувьд энэ нь ямар асуудал толгордог вэ гэхээр хинд хизээ ямар бүтээгдэхүүнийг санал болгохыг гэдэг нь одоо тухайн бизнесийн одоо амьд үлдэх гомдол арга байд юм байна л да. Тэгээд хинд гэхээр одоо дижитал эрийн үед одоо хүмүүс маань яаж өөрчлөж байгаа вэ гэдгийг хамтдаа харцгаая. Одоо судалгаагаар хүмүүс маань илүү төвчээргүй болсон. Тэгээд түргэн шурхан үйлчлэгийг авахыг хүсдэг болсон байгаа. Яагаад тэгэхээр бид нэр одоо Facebook руугаа ороод харангууд тийм яг хүссэн мэдээлэл байж байгаа. Тэгээд Google-ээ нэгээл төсөө үр дүнгээ бичингүүд тэр хайж байгаа асуултны хариулт нь гараад ирдэг тийм ээ. KX-ийн ороод нэг хэдэн минут суугаад хоолн гараад ирдэг ч юм уу. Энэ технологийн хөгжлөөс болоод хүмүүс маш төвчээргүй тэгээд тийм түргэн үйлчлэгийг хүсдэг болсон. Нөгөө талаасаа хүмүүс одоо Amazon ч юм уу Facebook гэдэг технологийн компаниуд нь одоо хэрэглэгчийн дата ихтэй болоод personalized үйлчлэгээ санал болгодог болсноос хойш одоо хүмүүс бүх төрлийн үйлчлэгээнээс нь personalized үйлчлэгээ хүсдэг болсон. Одоо нийт хэргийн судалгаанаас харах юм бол нийт хэрэглэгчийн 52% нь одоо тэр үйлчлэгээ авч байгаа байгууллагаасаа зөвхөн надад зориулсан тэр үйлчлэгийг санал болгооч гэж шаарддаг гэсэн байгаа. Тэгэхээр хүмүүс маань одоо ингэж өөрчлөгдсөн байх нэ. Маш яруу адуу болсон байх нь төвчээргүй болсон байх нь. Тэгэнгүүт хязээ гингүүд одоо тухайн систем дээр их хөгжил байх юм бол хязээг нь болохоор аппликейшнд орж ирэх үйл бол харуулах хэрэгтэй. Одоо юу санал болгох вэ гэдэг маань одоо яг санал болгох алгоритм маань шийдэх асуудал байгаа. Одоо YouTube хэд чинь хэдэн тэрбум видео байгаа. Тэгэл намайг YouTube оронгууд ямар ч хамааралгүй ингээд машины уралдаан ч юм уу бүхний видео ч харуулбал сонирхолтой. Тэгээд гараад явах магадлал нь өндөр учраас одоо яг надад тохирсон миний үзэх магадaltaй тэр контентыг санал болгох нь аюул чухал. Тэгээд
Одоо надад яг энэ үйлчлэгийг санал болгож чадсанараа одоо YouTube ч юм уу Facebook юу хийж байгаа юм бэ гэхээр миний одоо тухайн апп дээр зарцуулах цаг хугацаа нэмэгдэнэ гэдэг чинь бид нар намайг илүү сайн мэддэг бол намайг илүү сайн мэддэг болсноор өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгийг илүү сайн одоо оновчтой байдлаар санал болгож чадна. Одоо жишээлх юм бол зар сурталчилгаа байрлуулах ч юм уу те одоо YouTube дээр бол хүн болгонд өөр өөр төрлийн зар очиж байгаа. Facebook дээр ч гэсэн одоо хүн болгоны news feed нь өөр байгаа. Хүн болгон санал болгож байгаа зар сурталчилгаа ч гэсэн өөр байгаа. Энэний ард болохоор санал болгох систем ажиллаж байгаа гэсэн. Тэгээ урд дүнд нь бол тэгээ байгууллагын ашиг орлого нэмэгдэнэ л гэсэн. Санал болгох алгоритмын төрлүүдийн тухай ярьцгаая. За яг ер нь бол та бүхэн ингээд ном унших юм бол энэ санал болгох алгоритм төрлөөр нь ангилсан байгаа. Тэгэхээр надад бол яг энэ хуваалт нь айгаа оновчтой санагддаг. Тэгээ non-personalized hybrid гэдэг. Одоо нөгөө нэг select.from гэж бүх датагаа ингээд харуулчихдаг штеп систем дээр дефолтоор эсвэл нөгөө нэг Univision ч юм уу одоо Look TV ч юм уу ингээд категориор ингээд датаг харуулдаг штеп. Тэгээд багцын кино, Hollywood багцын кино гэдэг энэ чинь non-personalized би одоо миний сонирхлыг мэдэхгүй байгаа ч гэсэн ингээд ямар ч гэсэн өгөл харуулж байгаа гэдэг чинь чамаад нэг юм санал болоод байгаа байхгүй юу? Уламжлалт арга гэсэн. Тэгэхээр тэрийг non-personalized гэдэг. За personalized гэхээр илүү одоо миний сонирхол хэрэгцээг мэдрээд тэрэнд нь тохирсон бүтээгдэхүүнийг санал болгодог алгоритм гэсэн. Тэгээ hybrid буюу одоо энэ хоёрын эсвэл энэ хоёрын болныг hybrid гэж байгаа. За personalized-ийг ерөөд нь хоёр хаваадаг. Collaborative, content based. За collaborative гэдэг нь болохоор жишээ нь Бата гэдэг хүн байлаа гэхэд одоо Батад бүтээгдэхүүн санал болгохдоо тэр Бататаа яг ижлэхэн сонирхолтой хүмүүсийг хайж олоод тэр хүмүүс нь ямар үйлчлэгээс контент таалагдж байна тэрийг нь Батаа санал болгодог. Үйлчлэгийг collaborative гэдэг байгаа нөө хамтдагсан гэсэн. За content based гэдэг нь болохоор илүү миний одоо өнгөрсөн түүх дээр үндэслэдэг гэсэн. Одоо би Look TV ороод 4-5 кино үзсэн бол миний тэр өнгөрсөн үзсэн 4-5 кинон дээр үндэслээд надад тэр кино санал болгох үйлчлэг гэсэн. Одоо бусад хэрэглэгч нарын үзэж их хамаагүй яг тунгалгийн сонирхол юм бэ гэдгийг харах тэр алгоритм хэлж байгаа. За collaborative дотор нь model based, memory based гэж байна. Memory based нь болохоор user based буюу одоо тэр төстэй хэрэглэгчийг авах тэгээ item based гэж байна. За model based нь болохоор илүү математик загварчлал female line алгоритм ашигладаг. Одоо matrix factorization ч юм уу, association дүүн ч юм уу эсвэл deep learning дээр neural network ашигладаг алгоритмууд байгаа. За ер нь ихэнх санал болгох системийн алгоритмууд яг энэ яг үндсэн дүгнэлт зарчмаар ажилладаг. За эхлээд би киноны датан дээр жишээ аваад явчих. За хэрэглэгч нэг тухайн системд ороод нэг кино үзэх юм уу, хайлтгах юм уу, хийх юм уу нэг тодорхой нэг interaction үзүүлнэ. За interaction үзүүлсийн дараа одоо намайг ер нь нэг мэдэх боломжтой болно гэсэн. За мэдэх боломжтой болсны дараа нэг candidate generate буюу одоо нэр дэвшигчдийг үүснэ гэсэн. Энэ нь гэхдээ хүнч байж болон бүтээгдэхүүнч байж болно. Candidate generate хийн. За энэ яг female line алгоритмаар зассан ч болон уламжлалт алгоритмаар шүүлтгийг авсан ч болно. Тэгээд за нэг тунгалагтай төстэй хэрэглэгчин эсвэл тунгалагын таалагдаж магадгүй гэсэн контентуудыг энэ дээр гаргацсан. Тэргээр ранглна. Одоо яг алийн одоо тунгалагт харуулах юм тий. Одоо 90% магадaltaйг нь харуулах юм уу, 50% магадaltaйг нь харуулах юм уу гэдгийг энэ дээр ранглаад ранглаасаа мэдээж хэдийг харуулах юм тий, 10-ыг харуулах юм уу, 5-ыг харуулах юм уу гэдгээ recommend хийн гэсэн. Яг үндсэндээ ихэнх алгоритм нь яг алгоритмууд яг энэ зарчмын дагуу ажилладаг байгаа. За одоо түрүү ярьсанчлан non-personalized аргачлал байгаа. За жишээлх юм бол энэ зурган дээр хамгийн сүүлд орсон бүтээгдэхүүнийг ингээ харуулсан байна тий. За энэ болохоор онлайн худалдааны сайт байгаа. Гэхдээ энэ дээр яг миний сонирхлыг мэдгүй ч гэсэн гэж мэдэх гэж оролдож байгаа уламжлалт байгаа. Би одоо энэ дээр хүүсээ сонгоод, материалын сонгоод, брендийн сонгоод ч юм уу тий ингээд миний сонирхлыг мэдгүй учраас урталт нь ингэж одоо фильтр тавьж өгөөд тэгээд фильтрт маань тохирох үртэн ингэж харуулж байгаа гэсэн. За энэ дээр болохоор зүгээр уламжлалт байдлаар би жишээ ноутбук авсан байх юм бол ноутбуктын дагалдах бүтээгдэхүүнүүдийг ингэ санал болгож байгаа. За адаптер ч юм уу, нэлээд тавцсан ч юм уу те энэ зүйлийг санал болгож байгаа гэсэн. Тэгээд одоо demographic based гэж байгаа. Энэ одоо миний хүүстэй би одоо гутлахтай ч эмэгтэй гутлах гэх юм бол хүүсээ ингэ сонгочихно гэсэн. За энэ дээр popularity based одоо та бүхэн маань их одоо Look TV ч юм уу, Netflix гэх юм бол одоо хамгийн тренд болж байгаа контентыг харуулдаг юм. Тэр нь болохоор top in эсвэл most viewed.
Association rule нь болохоор түрүүний ярьсанчлан хөвчлэн дэлгүүрийн системд ашигладаг л да. Одоо KFC байна жишээ нь тий. Одоо би бүрөөр аваад хажууд нь ундаа санал болгодог, түнс санал болгодог, шашин түнс санал болгодог тийм ээ. Энэ нь болохоор хамтдан ингэж зарж байгаа зүйлийг association rule гэж уламжлалт байдлаар ашиглаж байгаа. За дараагийнх нь болохоор collaborative filtering буюу одоо хамтдсан шилтийн арга гэж байгаа. За өмнө нь ярьсанчлан яг надтай ижлэгэн сонирхолтой хэрэглэгчийг хайж олоод тэр хэрэглэгчд нь юу таалагдах вэ, юу таалагдахгүй байгааг нь олоод тэрийг санал болгодог зүйлээ хэлэгдэн байгаа. За жишээлх юм бол за энэ хэрэглэгчийг Батагийн, за Бата маань Iron Man, Thor, Captain America үзсэн. За энэ дээр дулмаа те Captain America, Iron Man, Thor ингээд үзсэн. Энэ хоёр ингээд сонирхолтой адилхан байгаа. Тэгэхээр энэ хоёр ер нь ижлэхэн төрлийн үзээтэй. За Бата гэсэн чинь энэ гейм үзээд маш их таалагдлаа. Тэгвэл Бата таалагдсан юм чинь энэ нь дулмаа таалагдчих магадгүй гэдэг энэ контентийг санал болгох үзлийг collaborative filtering гэж байгаа. За түрүүний ярьсанчлан нэг дөрвөн алхам ярих юм бол дулмаа маань 3 кино үзсэн байгаа. Тэгээд дулмаатай ижлэхэн сонирхолтой хэрэглэгчдийг хайж авсан байгаа. Бидний жишээн дээр бол 3 хэрэглэгч байгаа. Гэхдээ том системүүд дээр бол хэдэн мянгаар хэрэглэн гэсэн. Кандидатуудад генерит хийгээд кандидатуудаас ирэмблээд яг аль кандидатуудыг авах ингээд тэрэн дундаасаа яг санал болгох контентуудыг хайж олоод тэднэрээ ирэмблээд иргэсэн дундаасаа яг одоо надад хамгийн их дулмаад хамгийн их таалагдах магадлалтай контентийг санал болгоно гэсэн. За алхмын хувьд дөрөв ярьсанчлан ижлэхэн зам төлөвтэй нэг юм хэрэглэгч алсан. Тэгээд ижлэхэн хэрэглэгчтэй бол нэг магадлалаар ч юм уу төсөөлөө нөгөө болчихж байгаа. Жишээ нь 70-аас их ч юм уу тий. Тэгээд nearest neighborhood гэдэг алгоритм ашиглаад авчиж байгаа. Тэнгүүд тухайн одоо надад санал болгож байгаа тэр контент миний үзээгүй контентийг санал болгоно гэсэн. Тэгээ надтай ижлэхэн сонирхолтой хэрэглэгчдээс миний үзээгүй контентийг хайж олоод тэр дундаас нь хамгийн их таалагдах магадлалтай контентийг хайж олно гэсэн. За тэнгууд энэ дээр болохоор төстэй хэрэглэгч олно гэсэн байгаа. Тэгвэл яг төстэй гэдгийг яаж мэдэх юм гэдэг нь бүгдээр авч үзье. За төстэй хэрэглэгчийг олох үндсэндээ 3 арга байдаг. Jacquard, Cousin similarity, Pearson similarity. Тэгээ бид нар одоо яг юу хийх гээд байна гэхээр одоо тунгаа тэгээ тунгалагт энэ Roman Holiday гэдэг кино маань ер нь хэр зэрэг таалагдах бол ер нь үзсдийн дараа ямар хөө бол тэгээ тэрнийхийг үзвэл тунгалаг хэр онох бол таалагдах болов таалагдахгүй болов гэдэг асуултанд хариулах чагаа гэсэн энэ анхаарлын тэмдгийг мөчөөс малтын тусламжтай таах чагаа гэж болно. Гэхдээ ингэж таахын тулд одоо надтай ижлэхэн сонирхолтой энэ Доржо гэдэг хэрэглэгчийг хайж олоод Доржо ер нь яг ийм кинонууд дээр иймэрхүү оноо гэсэн юм чинь тунгалаг одоо тэнэт дээр магадгүй 4 буюу одоо 80% таалагдчих магадгүй юм байна. Тэнэтийг санал болгоё гэдэг юм хийж байгаа гэсэн. Тэгээд тунгалаг Доржо хоёрыг одоо ижлэхэн сонирхолтой буюу тесттэй гэж шалгахын тулд энэ гурыг ашиглаж байгаа. За Jacquard маань болохоор энэ рейтингийг ашигладаг. Зүгээр л үзсэн үзээгүй гэж явцдаг. За энэ хүснэгтээс харах юм бол хэдүүлээ одоо тунгалах ч юм уу Бата ч юм уу тий одоо нас нь хэдийн хөрсний юу юм мэрэгжлийн юу юм гэдэг ч юм уу тий одоо тэр user profile-ийн датаг юус авахгүй контент талаас ч гэсэн одоо ноутбук гэдэг кино маань романтик кино юм уу акшн кино юм уу тэгээ зохиолчны юу юм гэж юм уу тий киног тодорхойлох датаг зүгээр л энд нэг датанууд байна, энд нэг датанууд байна. Тэгээд тунгал энийг үзнэ үзээгүй юу гэдэг энэ анонимуудыг л бүгж байгаа гэсэн. Эднийхээ фичерийг юус авахгүй гэсэн. За бүгдээрээ Jacquard алгоритмын тасаар авч үзье. За түрүү ярьсанчлан одоо тунгалаг дорч хоёрын хэр төстэйг үзэж байгаа. Тэнгууд за олонлог байгаа тий. Thor, Captain America тэнэтийг үзсэн. За B олонлог байгаа. Тэнэт Roman Holiday Iron Man-ыг үзсэн. Тэгэнгүүт энэ Jacquard-ийн симулятор бодохтой яадаг вэ гэхээр одоо тэр тунгалаг дорж хоёрын хоёулынх нь үзсэн кино буюу одоо энэ A, B олонлогийн огтлцол нь юу гэдгийг харна. Тэгэхээр энэ хоёрын огтлцол нь Тэнэт гэсэн юм тий. За Тэнэт гэсэн байна. За тэгвэл нийтдээ ер нь ингээд хичнээн кино байгаа тий энэ хоёрыг үзсэн гэдэг юм. Энэ нь болохоор нэгдэл авч байгаа олонлогийнхаа нэгдлийг аваад нэгдэл нь болохоор нэг 5 кино байсан юм шиг байна. Тэгээ хоёлоо үзсэн нь болохоор Thor буюу нэг кино. Тэгэхээр тунгалаг дорж хоёр маа нэг 20% л ижлэхэн сонирхолтой гэж олдог алгоритм байгаа. Тэгээ өмнө хэлсэнчлэн одоо Thor гэдэг кинонд яг тунгалагт яг хэдэн хувьтай таалагдсан бэ гэдгийг авахгүй зүгээр үзсэн үү үзээгүй юу. Тэгээ үзсэн олон цагт энэ кино байна уу байхгүй юу гэдгийг л хардаг алгоритм байгаа. За дараагийн төстэй гэдгийг шалгадаг алгоритм болохоор
cosine similarity байгаа. Өмнөх өсөлтөнд байгаа. Гэхдээ cosine similarity бодохдоо одоо тунгалаг дорч хоёрын хэр төсөлтэй гэдгийг шалгах байгаа шүү дээ. Гэхдээ энэ хоёрыг ингээ вектороор илэрхийлждэг. Тэгээ вектороор илэрхийлэхийн тулд энэ хоёрын нөгөө хэмжээс нь ижилхэн байх хэрэгтэй. Тэгэхийн тулд энэ нөгөө түрүүний үзээгүй байсан кинонуудыг ингээ тэгээр бүгэлжнэ гэсэн. Анхаарлын тэмдгүүдийг тэгээр бүгэлөөд за тунгалаг гэдэг матриц маань 0 3 4 0 5 гээд дорчоо гэдэг матриц маань нэг иймэрхүү байх нэ гээд тэгээд за V1 V2 гэдээ байгаад энэ хоёрын хооронд үнцгийг нь олчихлоор тэр хэр төсөөтэй гэдэг нь гараад ирнэ гэсэн үг. За томьёо нь болохоор энэ нөгөө хоёр шулууны хоорондох үнцгийг олдог томьёо бод шумаалэг дээр үздэг. Одоо A B векторын скалар үжирийг тэдгээрийнх нь нормных нь үрж хүртэх байгаад болчдөг. Тэгээ норм нь болохоор A векторын урт, энэ болохоор B векторын урт. За тэгээ тунгаа за B шинж дорчоо. Тэгээ дорчоо хоёрын хэр төсөөтэй ингээд бодож байна. Скалар үжирийг аваад доор нь болохоор уртуудыг аваад тэгээд баагаад ойролцоогоор 67% ингэлтэй төстэй юм байна гэж хэлж байгаа. Энэ болохоор cosine similarity гэж байгаа. За энэ болохоор Pearson similarity буюу одоо centered cosine similarity өмнөх алгоритмтай адилхан. Гэхдээ юугаар ялгаатай вэ гэхээр дунджийг нь хасчдаг. Одоо тунгалгын нийт одоо рейтингийнхэн дунджийг нь эднээс хасаад тунгалаг дунджаар нэг иймэрхүү рейтинг гэдэг авчдаг. За ингээд дунджийг насах юм бол нэг дунджийг хасчихлаар юм болно. Тэгээ хасаад хасныхаа дараа энэ доржоо тунгалаг хоёроо төвөний адилхан үнцгийн косинус болдог. Биш гэлээ. Хоёр шулууны хооронд үнцгийг болдог томьёогоор ингээд бодчих байгаа гэсэн косинус нь болоод хоёр шулууны хооронд үнц косинусыг болж байгаа л доо. Тэгээд энийг нэг similarity score-ыг авчиж байгаа болохоор cosine similarity гэж нэрлэж байгаа гэсэн. За энэ төв баг төстэй бас дунджийг хасчихж байгаа. За тэгээд бид нэр сая collaborative filtering-ийн тухай үзсэн. Энэний яг давуу боловсрол тал нь юу юм бэ гэхээр одоо тухайн одоо шинээр хийж байгаа аппликейшн хэрэглэгчийн талаарх мэдээлэл байхгүй, насан ч байхгүй, хөвсөн ч байхгүй. Бүтээгдэхүүнээ сайн одоо ангилж мэдэхгүй байгаа үед ашиглахад тохиромжтой. Асуулт тал нь гэх юм бол cold start үед шил байхгүй. Яг тэр нэг хэрэглэгч нар чинь апп дээр ямар ч interaction хийгээгүй учраас хэрэглэгч хасамтлыг тодорхойлж чадахгүй учраас энэ алгоритм ажиллахгүй гэсэн үг. Тэгээд түрүүний ярьсан чинь нэг ранкийг авч байгаа санал болгоод байгаа болохоор хамгийн түгээмэл байгаа бүтээгдэхүүнийг санал болгох гэдэг. Тэгээд нөгөө нэг дахиад нэг салтаар нэг юм бол энэ хамгийн том салтаар контентын тоогс гэхэлэр ийшээгээ нөгөө баг нь хэсээ доошогоо хэрэглэгчийн тоогс гэхэлэр энэ нэг матриц маань томроод маш том sparse матриц үсээ тооцоолоход маш төвтэй болчдөг. За энэ sparse тэгээ үүсэж байгаа энэ матриц нь болохоор sparse буюу сэрэг матриц гэдэг. Тэгээд энэ сэрэг матрицыг яаж шийдэх тухай слайдын төсөлд ярих байгаа. За дараагийнх нь болохоор content based filtering буюу контент толгуурласан санал болгох систем байгаа. Энэний алгоритмын онцлог нь болохоор бүтээгдэхүүнийхээ онцлогийг авдаг байгаа. За кино байлаа гэхэд жүжигч нь юу юм, найруулагч нь юу юм, ямар төрөл нь юу юм, зохиолч нь юу юм ингээд авдаг байгаа. Тэгэхээр одоо бүтээгдэхүүнээ мэддэг болцсноор хэрэглэгчээ ямар төрлийн одоо контентэд илүү сонирхолтой байгаа юм гэдгийг мэдээд санал болгодог байгаа. Тэгээд энэ түрүүний collaborative filtering-тэй бодвол харьцан арай илүү accuracy-тэй ажилладаг. Жишээ нь би одоо ингээд Iron Man үзсэн, Thor үзсэн, Captain America үзсэн байх юм бол энэ ер нь нэг sci-fi төрлийн Marvel-ийн кино дуртай юм байна гэд бүх киноныхаа сангаас хайжгаад миний үзээгүй хамгийн өндөр оноотой үзэх магадлалтай Marvel-ийн кино ингээд санал болгож байна гэсэн. Гэхдээ одоо энийг болохдоо одоо түрүүний алгоритмд адилхан доржоо ч юм уу, батаа ч юм уу өөр нэг хэрэглэгчтэй харьцуулахгүй зөвхөн миний өнгөрсөн дэх апдейт интеракшн ашиглаад болж байгаа гэсэн. За гол санаа нь болохоор түрүүн бол хоёр хэрэглэгчийн вектор гэж авч үзээд хоорондох үнцгийг олж авсан бол энэ дээр болохоор хэрэглэгч user хоёр хоорондоо хэр төстэй юм гэдгийг олж байгаа гэсэн. Хэрэглэгч буюу одоо тунгалгыг нэг вектор гэж авч үзээд контентыг бас нэг вектор гэж авч үзээд энэ хоёр маань хоорондоо хэр төстэй юм гэдгийг авч үздэг байгаа. Тэгээд ингэж хөгжүүлэхийн тулд одоо user profile үзэх шаардлагатай. Бас item profile буюу одоо item-ийн онцлог шинжийг үүсгэх шаардлагатай байдаг. Profile гэдэг нь болохоор жанр, категори, тэгээ арц өрөө байд энэ төр тухайн бүтээгдэхүүнийг хэлж байгаа гэсэн үг. За өөр нэг бас нэг арга нь болохоор одоо бид нэр бүтээгдэхүүнийхээ профайлыг үүсгэхдээ хөвчин одоо метадатаг нь аваад байгаа шүү дээ.
метадатаг нь авч байгаа учраас метадата нь хэвчлэн нөгөө нэг текст хэлбэрээр хадгалагддаг. Одоо бид нар чинь Spotify ч юм уу YouTube ороод нэг дуу сонслоо гэхэд бид нар ингээ видео санал болгоод байна гэж боддог боловч яг цаанаа ингээ метадата ингээ байждаг. Тэгээд энэ метадатан дээр үнэлгээ санал болгохдоо ингээ текст датан дээр ажилладаг гэсэн. Тэгээд текст датан дээр ажиллахдаа хэвчлэн энэ TF, IDF, term frequency, inverse document document frequency алгоритмыг ашигладаг. За энийг болохоор хэдүүлээ кодн дээр харцгаая. Ерөнхийдөө энэ метадатан дээр одоо айтемуудын хооронд нь хэр төстэй юм бэ? Энэ хоёр ном, энэ хоёр кино хоорондоо хэр төстэй юм бэ гэдгийг шалгахдаа энийг ашигладаг гэсэн үг. За content based filtering-ийн давуу тал нь болохоор бусад хэрэглэгчийн дата шаардлагагүй. Тэгээд контентын фичерийг мэдж байгаа. Тэгээ фичер дээр үнэлээд нэг тунгалгыг нэг вектороор илэрхийлсэн байгаа шүү дээ. Тэгээ хэрэглэгчээ тэр сонирхлыг мэддэг боломжтой болчихно гэсэн үг. За тэгээ метадатан дээр үнэлдэг гэсэн байгаа тийм. За сул тал нь гэх юм бол одоо түрүүн нэг контентыг илэрхийлэх метадата авна гэсэн байгаа шүү дээ. Гэхдээ яг тэр метадата ч юм уу тэр tag label-ийг яг оновчтой илэрхийлэхэд айгүй төвөгтэй байдаг л да. Нэг хөвчлэн тэр датанууд нь байдгүй болохоор нөгөө одоо жишээ ном байлаа гэхэд номныхоо категорийн гарчлаа гэж бодоход тэрнийхэн label ч юм уу тагуудыг гаргахад айгүй төвөгтэй. Тэр номыг яг 3 хүүгээр ч юм уу 4 хүүгээр илэрхийлэхэд айгүй төвөгтэй байдаг. Энэ дээр нь тэрийг гаргахын тулд дахиад нэг topic modeling гэж юм аа тий өөр нэг NLP алгоритм ажиллаад тэр NLP алгоритмынх нь нөгөө accuracy-гаас хамаарна гэсэн. Энэ талтай. За өмнө нь ирсэнчлэн нөгөө нэг collaborative filtering дээр нөгөө контентийн хэмжээ нэгсээд тусам хэмжээ нь тооцоолыг үүсгэх нэгсэж штэ ийшээгээ магадгүй одоо 100,000 200,000 контенттэй болоод доошоогоо нэг 30,000 хэрэглэгчтэй байлаа гэж бодох юм бол одоо доржоо гэдэг хэрэглэгч чинь яг тэр автаар байгаа 40,000 контентийг 40,000 уулан гэж үзэж чадахгүй байхгүй. Тэрэн дээр одоо жишээ нэг 10 контент үзсэн байлаа гэж бодоход үлдсэн 39,909 яах юм бэ? Тэгэхээр энэ нь хоосон болчихж байгаа байхгүй. Тэгээ хоосон болчоор энэ яаж байгаа гэхээр ихэнх хэрэглэгчийн хувьд ингээд рейтингээ таамаглах болохоор дандаа хоосон болчихж байгаа. Тэгэхээр нэг сэрэг матрикс үзчихэж байгаа. Тэгээ сэрэг юм дээр тооцоол хийхээр нөгөө нэг тооцоолын өртөгч нь ашиг болчихно. Тэгээ тооцоолын өртгөн их болохоос гадна нөгөө нэг сэрэг байгаа учраас таамаглахад бас төвтэй accuracy байгаа болчтой. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин тулд энэ matrix factorization algorithm хэрэглэдэг байгаа. Санаа нь юу юм бэ гэхээр одоо нэг 60 ч юм уу тийм нэг юм том байлаа гэхэд энэ гэсэн тоог 6 хүчин арга гээд хоёр жижигхэн бага тоогоор тооны үржүүрээр ингээд бага тоогоор илэрхийлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ том матрицаа ингээд хоёр жижигхэн матриц хуваадж байгаа гэсэн. Энэ нөгөө бид нарын түрүү ашиглаж ирсэн нөгөө нэг user item буюу одоо utility matrix байгаа. Одоо utility matrix-а эхлээд энэ user the item маань очиж байгаа. За ийшээ бол user байгаа. Тэгээ багны дагуу болохоор тухайн контентын фичер баг. Энэ matrix factorization algorithm-ийн онцлог нь болохоор collaborative дээр болохоор энэ фичерийг авахгүйсэн бол энэ дээр контентын фичерийг авдаг байгаа. Энэ дээр одоо romantic кино, action кино, sci-fi кино ч юм уу гэ фичер нараад ирдэг. Тэгээ item талаас нь болохоор энэ дээр бас ингээ item-уудын нэр нь орж ирээд энэ дээр фичер нараад ирдэг гэсэн үг. Тэгээд ингээ хоёр матрицыг үржүүлж задлчдаг. Яаж задлагдаг вэ гэхээр за бидний түрүүний жишээ байна тий. За ийшээгээ хэрэглэгчд маань байна. Ийшээгээ нэг фичерүүд нараад ирсэн. Яг хоёр фичерийг авсан. Ингээ фичер нь байна. Ингээд кинонууд нь байна. Тэгэнгүүт энэ матрицыг энэ хоёр матрицыг үржүүлж задлахдаа эхлээд энэ тоонуудын рандомаар өгчдөг. Энэ тоонуудын рандомаар өгөөд тэгээд рандомаар өгчөөд үржүүлэнгүүт мэдээж худлаа гарна. Худлаа гарангуут нь яг тэр нэг gradient descent-ийг ашиглаад алайн босгох замаар одоо хамгийн энэ хоёр матрицыг үржүүлэн энэ матриц төгөж очих тэр матрицыг гаргадаг гэсэн. За matrix factorization маань ингээд болчихно. Гэхдээ яг систем дээр хөгжүүлэхдээ бол ингээд тийм матрицаа ингээд бүгдээр задлахгүй зүгээр matrix factorization-ийг хийгээд өгсөн сангууданд байгаа шүү тэрийг ашиглаад явчихна гэсэн. За яг машин сургуулийн санал болгох системийг хөгжүүлэхэд гардаг асуудал нь болохоор cold start problem. За энэ үндсэндээ хоёр төрлийн байдаг. Бүтээгдэхүүн талаасаа хэрэглэгч талаасаа. Яагаад cold start гэж нэрлсэн бэ гэхээр нэг машин ингээд хүлцсэн үед асаах гэхээр яг өөрөө ингээд хангалттай ажиглаад явах хэмжээний тийм датаггүй яг машины нэг хүлдэн яг хангалттай нэг дулаан болоод ажиллах хэмжээнд хүрээгүй зөвлөж гэсэн байна л да. Жишээ нь шинээр би одоо за Pinterest ч юм уу аппликейшн борлоход миний сонирхлыг мэдэхгүй байхгүй. Тэгэхээр тэр Pinterest ч юм уу, Quora ч юм уу, Spotify ч миний сонирхлыг мэдэхгүй болохоор юу санал болгохоо мэдэхгүй гэсэн. Хэрэглэгч талаасаа.
бүтээгдэхүүн талаасаа одоо Amazon дээр ч юм уу тэгээ одоо Spotify дээр шинэ дуу ороод ирлээ гэж бодох юм бол тэр дуу хэн санал болгохыг гэдэг нь тодорхойгүй. Тэр дууны за фичерийг авсан байлаа гэхэд чинь яг хэн санал болгохыг гэдэг нь тодорхойгүй байгаа. Нөгөө хүмүүс чинь рейтинг өгчлөөгөө байгаа учраас рейтингийг хийдгэж өгөх юм. Тэгээ аль болох рейтинг өнөртэй кино санал контент санал болгоод байгаа шүү дээ. Тэгмүүд рейтинг олчхоор шинэ контент, шинэ хэрэглэгчийг яаж санал болгох юм бэ гэдэг асуулт гардаг байна. Тэгээд за энэ cold start проблемыг болохоор шийддэг хэдий арга байдаг. Нэг нь болохоор үржилсэн санал асуулгыг явуулах. За энэ болохоор Pinterest гэдэг аппликейшн лөө одоо шинээр аккаунт үүсгэж авах юм бол ингээд нөгөө категоридын сонгуулаад орж байгаа. Энэ категоридыг сонгоод авах юм бол тухайн категори дотроос одоо хамгийн шинэлэг гэснийг надад харуулаад тэгээд би хараад хамгийн одоо тренд болж байгааг нь хараад гэсэн миний одоо нөгөө нэг interaction data систем дээр бүртгэгдээд тэгээд үргэлжлүүлээ санал болгох боломжтой болчихно гэсэн. За энэ болохоор Quora буюу нөгөө нэг асуулт хариултын нэг систем байдаг шүү дээ. Тэрнээр ингээд шинэ хэрэглэгч орж ирэхэд ингээд категориуд байгаа бас яг адилхан категори сонгоод тэгээ орсныхан дараа категорийн контентууд санал болгоод байдаг гэсэн. Тэгээд удаан хугацааны дараа хэвлээд ирэхээр миний сонирхлыг бүр мэддэг болчихгоо надад автоматар одоо контентууд санал болгоод эхэлнэ гэсэн. Одоо энэ нэг жишээ нь бол Medium байгаа. Medium бол маш сайн recommend гэдэг байгаа. За өөр бас нэг арга болохоор нэг non-personalized алгоритм ашиглаад зөв уламжлалт байдлаар системээр ямар шинэ бүтээгдэхүүнүүд орж ирсэн. Эсвэл одоо би нэг гар утсаасан бол тэр гар утсан төстэй ямар бүтээгдэхүүн байгаа гэх нэг категориас нь шүүгээд харуулчихдаг гэсэн. Cold start-тай ингэ шийдэх нэ. За санал болгох системийг хөгжүүлэхэд анхаарах зүйлстэй байдаг. За эхнийх нь болохоор stop list үүсгэх хэрэгтэй байдаг. Жишээ нь одоо онлайн стриминг үйлчлэгээ үзүүлдэг систем байлгаж байна л да. Тэгэнгүүт тэрэн дээр чинь жишээ нь гэмт nude юм ороод ирэх юм бол яах юм бэ? Тэр nude юм гайлж ингээ хандлт өндөртэй байдаг. Гэтэл нөгөөх нь насны үеиг ороод ирэх юм бол яах юм бэ? Тэгэнгүүт систем дээр ямар төрлийн одоо контент ч юм үйлчлэгийг accept хийх юм бэ, санал болгох юм бэ гэдгээ сайн гаргах хэрэгтэй байдаг. Бас шинээр орж байгаа контентоо шалгаад санал болгохгүй гэдгийг stop list руу оруулдаг. За энэ нэг жишээ гэх юм бол одоо контентын license agreement байдаг. Одоо зарим контент чинь одоо Монголд нэчээд Японд арай нэгдэгтэй. Тэгэнгүүт одоо Японы хэрэглэгч Монголд байгаа луг твч юм ашиглаад үзэж болохгүй гэсэн үг байхгүй юу? Яг тэр Японд гарах хоройтой байгаа учраас тэгэхээр тэрийг бас stop list-эндээ өсгөж өгнө гэсэн үг. За одоо бид нар ингээд нэг алгоритм ашиглаад тэг content based юм уу collaborative filtering ашиглаад одоо контент санал болгоод байгаа шүү дээ. Тэнгүүд энэ санал болгож байгаа контент чинь яг нөгөө бас байнга ижил төрлийн одоо контент санал болгохоор хэрэглэгч нар маань уйдчихдаг. Тэгээд нөгөө талаас дээр санал болгож байгаа контентууд чинь бас тодорхой шаардлагыг хангах хэрэгтэй. Тэр нь шинэлэг байх хэрэгтэй, novelty тий. Diverse буюу одоо олон төрлийн байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд байнга ижил төрлийн санал болгоод байгаа юм чинь бас гараа авчдаг байгаа. За нөгөөх нь одоо бид нар нэг санал болгохдаг гол нь тэр хэсэгтэн байгаа тэр рейтингийн тарахад байгаа шүү дээ. Рейтинг нь өндөр байна гэдэг чинь энэ хэрэглэгч энэ контентыг үзэх магадлал их байна гэдэг байгаа шүү дээ. Тэр рейтингээ олохдоо бусад хэрэглэгч нарын рейтингийг ашиглаж байгаа буюу одоо тренинг датагаа авахдаа бусад хэрэглэгч нарын рейтингийг ашиглаж байгаа. Гэхдээ энэ рейтингээ ашиглахдаа аль болох нөгөө систем дээрээ байгаа тэр найдвартай хэрэглэгчийн датааг ашиглах гэсэн үг. Яг мөнгө төлөөд танаа үйлчлэгийг авсан байнга одоо ревю коммент өгдөг ч юм уу. Тийм хэрэглэгчийн дата авахгүй бол одоо ревю өгдөг одоо Shopee ч юм уу, Sephora ч юм уу систем дээр одоо эсрэг талынхаа үйлчлэгчийнхаа үйлчлэгийг одоо доош нь оруулахын тулд одоо муу коммент бичих муу өгөх тий. Өөрийнхөө бүтээгдэхүүний тэр нэг одуудын старыг өндөр болохын тулд хуурамчаар ингээ од өгөх бол өгсөн байх ч юм уу тий. Эсвэл нэг хадлага төртөө нэг клик байт буюу ингээ хуурамчаар ингээ клик хийсэн байх боломжтой. Тэгэнгүүт нөгөө Shopee ч юм уу жишээ нь ингээ ороход бүх бүтээгдэхүүн харагдж байгаа шүү дээ. Тэгээ оноо өгөхдөө магадгүй хамгийн их ингээ клик дарагдсанаар оноо өгдөг байлаа гэж бодох юм бол тэр чинь хадгалгаар хуурамчаар ингээ бүтээгдэхүүнүүдийн зарцсан байх боломжтой байхгүй юу. Тэгэхээр ер нь бол тэр рейтинг дээр клик оноо аваад нэггүй байдаг. Тэгэхээр энэ яг хэний оноог тэр тренинг сеттэй оруулах гэдгээ маш сайн бодолцож оруулах хэрэгтэй. Аль болох тэр танаа системээс яг худалдаа авалт хийсэн тий тэр найдвартай хэрэглэгчийн тэр оноог ашиглах нь аюул чухал байдаг. Хамгийн сүүлд нь болохоор хууль эрх зүйн орчин буюу одоо нэг хэрэглэгчийн датаг байгууллагад ашиглахгүй гэдэг Европын GDPR-ын хууль гарсан байгаа. Одоо ийм үгдлийг ийм байдлаар ашиглаж болохгүй. Одоо та хэрвээ англи ч юм уу испанд нэг аппликейшн үйлчилгээг нэгээд
тэмдгэр чинь хэрэглэгчийн дата цуглалаа гэж бодоход та энэ цуглуулсан хэрэглэгчийн датанаас энэ хэсгийг одоо шашин шүтлэг ч юм уу, орлогын мэдээллийг ч юм уу ашиглаад одоо өөр байгууллага санал болгочихлохгүй гэдэг тийм одоо маш олон залтын хууль гарсан байгаа. Тэгэхээр Монгол гэсэн бас одоо яг ийм хуулийн хэлцүүлэг явж байгаа. Тэгэхээр яг хэрэглэгчийн яг ямар датаг яаж ашиглах гэдгийг бас маш сайн бодох хэрэгтэй. За тэгээд санал болгох систем маань өөрөө маш том сэтгэлтэй. Тэгээд өнөөдөр болохоор хамгийн одоо үндсэн алгоритмын тухай ярьсан байгаа. Тэгээд таад маань цаашлаад үнэлгэрүүлээд одоо эдгээр алгоритмыг судлаарай. Knowledge based recommendation буюу одоо нөгөө knowledge graph гэдэг чинь тэгээд knowledge graph-ыг ашиглаад бас recommendation систем үүсгэж болдог. Одоо жишээ нь бид нар одоо Bill Gates-ийг дээр чинь knowledge graph үсгэж хадгалж болохгүй юу? Одоо billionaire, Microsoft-ийн founder, Melinda Gates-ийг хөргөдөг юм ингээд graph бодлого датаг нь хэцэгцтэй хадгалаад recommendation систем дээр ингээд ашиглах боломжтой байдаг. За case based буюу за энэ баг одоо бидний саяны ярьж байгаа алгоритм жишээ нь баг YouTube ашиглахгүй байх магадлал айгүй өндөр. Тэр чинь өөрөө өөрийн гэснэг онцлогтой учраас систем болгоно өөрийн гэснэг тийм онцлог шинжтэй байдаг. Тэр болгон дээр нэг болгон төгсгийн case-д төгсгийн алгоритмуд байдаг. Case based алгоритмыг судлаарай. Дараачих нь болохоор deep learning-ийн арга буюу одоо restricted boltzmann-ы арга байгаа. За энийг бас судлаарай. Би энийг судлахгүй хэрэгцсэн байгаа. Тэгээ market basket analysis буюу одоо тэр одоо талх өндөг атсан хүнд сүүн санал болгоё гэдэг ч юм уу тий. Тэр хэрэглэгчийн худалдаа авалтын картныхаа түүх дээрээс үнэлээд бүтээгдэхүүн санал болгох үйлчилгээний ихэвчлэн энэ дээр data mining-ийн аргууд ашигладаг. За энийг бас судлаарай гэж хэлмээр байна. За туршиж үзэх сангууд гэх юм бол implicit library байгаа. Маш гоё сан нөгөө нэг магадлалаар нь боддог personalized recommendation хийхэд аюу боломжтой сайн билээ. Тэгээ Lensgate гэдэг бас сан байгаа. Java дээр бичигдсэн сан. Яг тэгэхээр нөгөө их том системүүд чинь Java дээр бичигдсэн байдаг болохоор санал болгох системээ Java дээр ч гэсэн хөгжүүлж бас integrate хийхэд хамар. За тэгээ surprise гэсэн сан байгаа. Энэ яг ахлах сурж байгаа surprise сан ашиглаад үнцэн ойлголт авах аюу зүгээр байдаг. Documentation бол их сайн хийгдсэн юм сан байдаг байгаа. За тэгээд анхаарсан баярлалаа. Одоо бүгдээрээ демо 2 код ажиллаж үзье. Collaborative filtering байгаа. Түрүүн бүгдээрээ нөгөө collaborative filtering-ийн алхмуудыг үзсэн байгаа шүү дээ. За бүгдээрээ болохоор санал болгох систем дээр болохоор Moodle-ийн дата интернет нээлттэй байдаг. Одоо SQL-ын дээр одоо машин сургалтын ахлах сурж байгаа хүмүүс зориулаад датанууд бэлэн бичдэг. Тэгээ би болохоор өнөөдөр Moodle-ийн датаг ашиглаж байгаа. За collaborative эхлээд бүгдээрээ санал болгох системд ашиглах сангуудаа оруулж ирнэ. Энэ дээр гэхдээ surprise сан ашиглахгүй. Дараа нь энэ Moodle-ийн ratings гэдэг одоо энэ ашиглана гэсэн датаг. За энэ датанд нь юу байгаа харцгаая. Тэгэх юм бол хэрэглэгчийн ID, киноны ID, тухайн кинод ямар оноо өгсөн, тэг хизээ өгсөн гэдэг оноо байгаа. Тэгэхдээ бүгдээрээ энэ нэг цагийнхан датаг одоо ашиглахгүй учраас энэ датаг нь асчээ. За тэгээд датагаа харцгаая. За энэ тийм их хэмжээний дата байна. За хичнээн ялгаатай хэрэглэгч байгаа гэдгийг харах юм бол 671 ялгаатай хэрэглэгч 966-ны ялгаатай кино байгаа. Тэгээд одоо ямар хэрэглэгчнэр одоо хамгийн их кинон дээр рейтинг өгд юм бэ гэхээр 547 гэдэг орц хэрэглэгч 9000 киноны 2391 рейтинг өгсөн байна тий. За ингээ хэрэглэгчний бүрийн хувьд хичнээн кинон дээр рейтинг өгсөн гэдгийг ингээ харж байна гэсэн. За дараа нь ер нь киноны хичтэй хувь нь одоо хэрэглэгчээс рейтинг авсан байгаа юм бэ гэдгийг харах юм бол рейтинггүй юм кино байна тий. Тэгээд рейтинг ихтэй болох тусмаа юм зөвхөн кино байна. За энэ дээр түрүү нөгөө нэг слайд дээр ирсэнчлэн нөгөө нэг collaborative filter-ийг бодохтой эхлэв user item matrix үүсгдэг гэсэн шүү дээ. За одоо бүгдээрээ энэ матрицыг үүсгэж байгаа гэсэн. За тунгалаг гэдэг кино энэ кинонд ийм рейтинг өгсөн гэдэг энэ матрицыг үүсгэж байгаа гэсэн. Гэхдээ нөгөө датагаа авсан байгаа. Тэгээд доошоо хэрэглэгч баг нь болохоор movie ID тэг утгууд нь рейтинг байна гэдэг датаг авчиж байгаа. Ингээ харах юм бол 671 хэрэглэгч 966
контентн дээр байгаа. За одоо ингээ харахаар техник нь хаасан байна тий. Одоо нэг дугаартай хэрэглэгч нэг дугаартай кинон дээр оноо. Хоёр дугаартай хэрэглэгч энэ 17 дугаартай контент дээр 5 гэсэн оноо гэсэн байна тий. Техник нь хаасан байгаа маш их sparse байна гэсэн үг шүү дээ. За энэ бүгдээ яг энэ дээр болохоор нэг Cassandra similarity ашиглаж байгаа учраас энэ хост автуудаа тэгээд үргэж чинь. За би тэгээд үргэж чинь. За тэгээд дүрсний хадараа харах юм бол ингээд түрүүний хост автууд нь ингээд тэгээд дүрсэн. За одоо user item matrix заалсан юм чинь бүгдээрээ одоо төстэй хэрэглэгчээ хайж болно гэсэн үг. Төстэй хэрэглэгчээ хайж байхдаа бид нэг Cassandra similarity ашиглана. Тэгээд SQL яврын дээр энэ Cassandra similarity гэдэг юм сан байгаа. Энийг ашиглаад тийм бол. За гаднаас нэг хэрэглэгчийн ID орж ирээд за одоо батаа ч юм уу тий 5 дугаартай хэрэглэгч орж ирэхэд энэ 5 дугаартай хэрэглэгч нь тэгээ төстэй хэрэглэгчийг энэ одоо user item матрицаас олгож байгаа энэ матрицаас. Тэгээд тэр асан төстэй хэрэглэгчээ болохоор хэрэглэгч нараа энэ similarity гэдэг матриц руу хийж гэсэн. Тэгээд ингээд давталтаа яваад энэ болохоор нэг хэрэглэгч чинь байгаа шүү дээ. Interaction matrix-аас хэрэглэгчийн ажиллаад тэгээд нэг хэрэглэгч нэг бүрөө одоо эхний хэрэглэгчийг хоёр дахь хэрэглэгчийг гээд тавтаад төсөөг нь бодчихно гэсэн. Тэгээд гарсан төсөөг нь болохоор similarity matrix руу хийж байгаа. Тэгээд гараад ирсэн similarity-гаа болохоор ирэмблээд тэр ирэмсэн дундаас хамгийн төстөөг нь ална гэсэн. Энд ирэмблээд ирэмсэн дундаас хамгийн төстөөг нь авчиж байгаа. Тэгээд авсан хэрэглэгчтэйгээ одоо similarity score-ыг нь авчиж байгаа. За энэ дунд бас өөрөө өөртөө төстэй байх магадлал болчих واخгүй юм чи ингээд арчлахлаар өөрөө өөртөө төстэй болчих гэсэн. Тэгээд өөрийг нь хасаад тэгээд ингээд төстэй хэрэглэгч алж байна. За одоо эхний 5 одоо хэрэглэгч нь байна тий төстэй. Нэг дугаартай хэрэглэгчтэй төстэй хэрэглэгч гэх юм бол энэ 325 634 бид ийм 5 хэрэглэгч байна. Энэ дээр өгсөн 5 хэрэглэгчийн ном хэлэгдсэн байна. Хараа хэрэглэгч байна тий. Нөгөө 547 дугаартай хэрэглэгчтэй төстэй дижлэхэн рейтинг өгсөн хэрэглэгч нар бид нар байх юм. Тэгээ дараагийн алхам маань болохоор одоо энэ төстэй хэрэглэгч нарын үтсэн контентууд дундаас одоо энэ 547 дугаартай хэрэглэгчд хамгийн их таалагдах магадaltaй контентыг болоод санал болгоно гэсэн. Тэгэхээр 547 дугаартай хэрэглэгч маань орж ирнэ. Тэр хэрэглэгч нарт хичнээн контент санал болгох юм. Тэгээ нөгөө user item interaction matrix маань ороод ирнэ гэсэн. Тэгээд энэ дээр болохоор төстэй хэрэглэгчээ бид нар бүгдээрээ өмнө нь халцсан юм байгаа. Тэгээд төстэй хэрэглэгч нарын маань үдсэн киногоо энэ ингээд авчихна гэсэн. Тэгээд энэ user ID буюу 547 дугаартай хэрэглэгчийнхаа үдсэн киног бас энэ дээр авчина. Бодлоноос авах юм бол. За тэгээд энэ хэсэгт болохоор тэр нөгөө төстэй хэрэглэгч нарын үдсэн кинонуудыг нь олоод тэгээд recommend хийх хэсэг маань энэ төж байгаа гэсэн. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор энэ recommend хийж байгаа контентоо энд хийсэн байна. За энэ 12 дугаартай хэрэглэгч байгаа. 12 дугаартай хэрэглэгчд одоо 3 шиг контент санал болгоё гэх юм бол ийм 3 контентыг санал болгох гэсэн. Collaborative filtering-гээ implement хийх нэг арга нь энэ болохоор яг manually үүсгэж байгаа ихэвчлэн яг практик дээр бол яг ингэж хөгжүүлэхгүй бүгдээрээ бэлэн сан ашиглана гэсэн үг. Surprise эсвэл implicit ч юм уу тийм ийм сонгууд ашиглаад энэ сонгуудны яадаг ямар давуу талтай байдаг вэ гэхээр одоо сайн бид нар нөгөө нэг user item matrix-аа үүсгэхдээ одоо зүгээр тэрийн массив руу хийж байгаа шүү дээ. Тэр чинь маш их зай идж байгаа. Эдгээр сонгууд нь болохоор тэр зайных нь асуудлыг шийдэхэд өгсөн байдаг. Их хэмжээний өгдлийг одоо маш бага зайд хадгалах тэр боломжийг олгосон байдаг. Тэгэхээр тооцооллын хөтгөч нь memory чинь багсан гэсэн үг. За дараагийн алгоритм нь болохоор content based filtering байгаа. Гэхдээ энэ дээр болохоор би тэрэн TF-IDF матрix ашиглаж байгаа. Тэгээд надад болохоор киноных нэг description data байгаагүй. Тэгэхээр би ингээ гараараа нэг 7 кино хайж олгоо. Тэднийх нь плотыг нь аваад бичсэн байгаа. За.
бид нар юу хийх гэдэг вэ гэхээр одоо нэг кино гаднаас одоо Interstellar ч юм уу эсвэл First Man ч юм уу нэг юм кино орж ирлээ гэхэд энэ кинотай төстэй энэ space travel-ийн тухай гардаг киног энэ дотроос нь олгож байгаа гэсэн үг. Ингээд датагаа уншуулчихна. Энэ description-аас гадна яг description аавал гэж өгдөг нь болохоор ямар ч тавь гэхээр хөвчлэн нөгөө юу яадаг одоо жүжигчин ч юм уу автор ч юм уу одоо бүх байгаад метадатануудаа залгаад нэг систем болгоод бас тооцчих болдог байхгүй эсвэл тус нь бас ингээд жүжигчнийхээ нодны төстэй байлыг бодоод цогцолжийнхээ нодны төстэй байлыг бодоод флотын нод ч юм бас төстэй байлыг ингээд бодоод тэгээ төсөөгийнхэн дундж ин аваад ч юм уу те санал болгочих боломжтой гэдэг байгаа. Миний бодлоор ганцхан нөгөө флотын дээрээс нь төстэй киног санал болгох системийг өгч үлээ. За киноны датагаа авцсан. Киноны датагаа харах юм бол юм байна. Тэгээ First Man гэдэг киноны юм, Ad Astra гэдэг кино маань нэг юм гадаг гэсэн дата байна. За тэгээд энэ одоо текст датан дээр боловсруулалт хийж байгаа учраас бүгдээрээ энэ TF-ID фильтрээр ашигласан гэсэн. Тэгэхээр энэ сангаа оруулж ирээд байгуулагчийн байгуулагч байгаа бүгдээрээ нөгөө энэ үг болгон дээр нь тооцоол хийж байгаа учраас analyze гэж тавцсан. Энэ дээр нэмээд нөгөө нэг Stopford-ийн бас нэмэх хэрэгтэй тэрийг нэмээгүй байна. Тэгэхээр нөгөө цөөхөн дата болохоор Stopford-ийн нэмэх шаардлагагүй. Тэгээд одоо нөгөө матрицаа үүсгэн гэсэн үг бүрийнх нь нөгөө нэг оноог нь бодно гэсэн. Одоо энэ Ad Astra энэ кинон дотор жишээ нь Planet гэдэг үг чинь яг энэ зөвхөн энэ документын Planet гэдэг үг чинь тийм чухал юм уу? Яг утгыг гаргахад ихэр нөлөөтэй орж байгаа гэдгийг гаргаж байгаа гэсэн. За энэ төртөндөө за үг болгоных нь хувьд энэ үг болгоно нь энэ документтэй одоо хэр чухал орж байгаа гэдгийг бодож гаргаад тэгээд төсөөг нь бодчихно гэсэн. Одоо энэ хэр төстэй энэ үнэтэй хэр төстэй ингээд үг болгоных нь нөгөө cosine similarity ашиглаад бодчихно. Тэгээд төсөөг нь бодсон юм чинь одоо байлнамын төстэй грийн бодгол амархан. Энэ дээр яг нэг киногоо зүгээр series рүү хөрвүүлсэн. Одоо гаднаас ID нь орж ирэнгүүт киноны мэдээллийн нүдийг болохын тулд энэ чинь нөгөө public хэлбэрээр хадгалждаг шүү дээ. Тэгээд ийм хэлбэртэй хадгалчихж байгаа гэсэн үг. За тэгээд энэ болохоор санал болгох хэсэг маань байна. Бид нар санал болгохтой болохоор гаднаас нөгөө индекс буюу одоо киноныхын индексийг хадгалсан дата тэгээд төсөөгийн оноог нь хадгалсан матрик заруулж ирээ. Тэгээд одоо нэг 5 дугаартай кино ч юм уу тий 5 дугаартай кинотой төстэй кино хайж явъя гэдэг зүйлийг энэ дотор хийн гэсэн үг. Түрүүн бид нөгөө нэг төсөөг нь бодсон байгаа шүү дээ. Cosine similarity дотор. Тэгэнгүүт энэ cosine similarity дотроос энэ movie ID чинь индексээрээ тагсан байгаа. Яг movie ID-тэй төстэй кинонуудыг гаргаад тэднийг ингээ ирэмблэн дотроос хамгийн өндөр 3-ыг авчиж байгаа гэсэн үг. Тэгээд буцаад индексээр нь хайж болоод тэгээд recommend хийж байгаа. За жишээ нь энэ дээр 2 дугаартай хэрэглэгч 2 дугаартай кинон буюу First Man гэдэг кино байна тий. First Man гэдэг киног оруулж ирээд төстэй киног энэ дотор сая гэсэн чинь өөрийгөө эндээс өөрийг нь хассан байна. За өөрийг нь хассан байх хэвээр. Тэгмүүд энэ дээр Apollo Ad Astra гэдэг яг энэ нэг space travel буюу одоо сансар руу travel-ийн тухай гардаг киног яг эндээс алсан байгаа. Юу дугаартай кино оруулахад энэ дээр нөгөө нэг төстийг нь хасгаасан хүн хэлсэн байна. Энд яг санал болгож байгаа хэсэг нь энд байгаа. Тэгэл тэндээсээ болохоор бид нэр сая нэг 2 дугаартай киног явуулсан шүү дээ. 2 дугаартай киногоо хасангууд энэ чинь ялгаатай кинонууд гадарж байгаа гэсэн. Эндээс санал болгож байгаа хэсэг нь энэ хоёр гэсэн. За ингээд collaborative filter болон content based filtering-ийг хэрхэн имплемент хийх хамгийн энгийн байдлаар хэрхэн имплемент хийхийг тэр өнөөдөр үзлээ. Matrix factorization-ийн болохоор миний хэвлэл сан ашиглаад биччихдэг. Гэхдээ энэ дээр би яг нэг setup хийж амжаагүй датагаа оруулж ирж. Гэхдээ энэ амархан сан ашиглаж байгаа учраас зүгээр шууд одоо энэ дээр ингээд датагаа уншиж байгаа байхгүй юу? Тэгэл
датагаа уншсныхаа дараа энэ дээр болохоор PDF явахын гэдгийг зааж өгөөд нөгөө evaluation metric-ийн тухайнууд бүгдээр яриаг. Гэхдээ энэ root mean score error-ыг ашиглаж байгаа. Тэгээд яг тэр matrix factorization хийх хэсгийн дээр ингээл singular value decomposition ашиглана гэдэг нэг дод жороод ирээд тэгэл ашиглаж байгаа гэсэн. Энэ энгийн predictor энэ SVT ашигласан гэдэг энэ хоёроо харьцуулж агаад аль санийг гаргацдаг гэсэн. Энэ дээр нөгөө нэг яг цаа ажилтараад нэг ажиллах юуг нь бэлдэж амжсангүй. Тэгээд яг томоохон тэр mathematical модель ашиглаж байгаа бол хвчлэн ингээд сан ашиглаад бичдэг байгаа. Миний хувьд болохоор санал болгосон болохоор implicit гэсэн байгаа. Маш амархан документ сайтай та бүхэн маань одоо тэр movie link-ийн дата татаж аваад implicit сан дээр туршаад үзээрэй. Тэгээд анхан сурж байгаа бол энэ surprise сан бас их зүгээр байдаг. Одоо энэ дээр хараа түрүүний SVT-г ашигласан байгаа. Датагаа одоо movie link-ийн датаг болохоор энэ дотор ингээ хавуулсан. Шууд датагаа ингээ оруулаад ирчихнэ. Тэгээд SVT-г ашиглана гэдэг энэ cross validate хийж байгаа. Тэгээд documentation бол маш сайн. Энийг ашиглаад бол зөндөө санал болгохыг хөгжүүлэх боломжтой байгаа. За ингээд similarity-г нь яаж болох юм бэ? KNN буюу одоо nearest neighbor-ыг яаж болох юм гэхээр энэнийх нь KNN basis-ийн дутж байгаа гэсэн үг. Matrix factorization байна тий. Matrix factorization-ыг бас яаж энэ дэдл ингээд баг зэрэг онлын хэсэг орсон. Тэгээ яаж implement хийх гэдэг заавар юм ашигласан болсон байгаа. За тэгээ өнөөдрийн миний хичээл маань ингээд дуусч байна. Баярлалаа.